За сайн байцгаана манайхаа бүгдээрээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэг маань богд болон дээрээс явагдаж байна. Бас гэрээс гарлаа. Байн гэртээ бичлэгээ зараад манайхан бас гэрээсээ гараач гэд. Бас гэрээсээ гарлаа. Үзэгчдийн үсэлтээр. Тэгээд энэ бичлэг маань ерөнхийдөө болвол би YouTube бичлэг хийгээд өмнө жилийн 1 сард хийж эхэлжсэн. Яг тасралтгүй хийж эхлэегүй ч гэсэндээ бас 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Жил 7 сарын хугацаа өнгөрсөн байна те. Тэгээ бас хэдүүлээ 20,000 subscribe болсон байна. Тэгээд бас энэ үйл явдлуудыг давхцуулаад сайхан ууланд гарч ирсэн байна. Тэгтээ гой бялуу идэ гэж одоо дууг нь бялуу авсан юм аа. Хоёрыг аваад тэгээд тэгсэн чинь ингээд цүнхэн дотор бүр заваарчиж. Гэтэ яг хэдүүлээ угаасаа л 20,000 subscribe болсон үний юм чинь яг муухай болцсон байсан ч гэсэндээ амт нь бол үнэхээр гоё байгаа гэж би бодож байна. За бачгараа. Тэгэл одоо босно ш. За би уг нь бол ингээд гүзээлцгэнтэй мөс, йогурттэй мөс авсан байхгүй юу? Мөс угаас амар гоё штэ. Тэгээд авсан юм. Тэгээ одоо бүгдээ идья. За бас хөслөмслийг бодъё. Үгүй яагаад гэдэг юм болоо. За хэдүүл хөслөө бодъё. За зүгээр чангалч бүгдээ хамт бодъё. 100,000 за 100,000-аас арай том юм болов. 50,000 subscribe болохын төлөө энэ билүү гэж байна. За, Ерөөл Баатар шиг. Яа, сайхан. Энэс халуунд бас хайлаад. За, нэг юм жимсгийнээс авчих уу. За, юм жимстэй. Халуунд жоохон бүлээн болчихжээ манай кейк. Гэтэ амар гоё. Одоо ингээ боцсон чинь би яагаад ч 2 билээ авсан юм. Би барахгүй шүү. Би тэгснэ ингээд амар үлэнтүүд амар их идэх юм авцсан заяо. Өөрөө тийм амар их идэн гэж утсан юм уу? Өлсөөдөөс юм уу яасан мэдгүй. Одоо ингээ хоол байгаа заяо. Тэгснээ кейк байгаа. Тэгснээ зэн чихэр. Тэгснээ юм чипстэй заяо. Би идэж барахгүй шүү. Ганцаарх нь явж байгаа юм байж. Тэгээ би ингээд угаасаа ганцаараа ерөөсөө богд болонд гарч иж үзээгүй байхгүй. Би богд болонд угаасаа нэг тоотед гарч исэн юм аа. 10 ч хүрэхгүй. 4 5 маавал гарч исэн байхгүй юу. Тэгээ би ганцаараа ерөөсөө гарч байгаагүй. Тэгээ данх удаага бас богд болонд ганцаараа гарч ирж байна. Айгуу сонирхол байд юм байна. Юусе замдаа явж байгаа төөрөд. Зам дагаал яваад гэсэн чинь амар олон салаал яваад идэв. Барууна дагаал яваад гэсэн чинь нэг сонирхол. Нэг сонирхол байна ер нь бол. Гэтэ яг одоо бол яг зүгээр доошоо буучаад гайгүй очих байхаа гэж бодож байна. Би өгнөд ингэсэн байхгүй юу? Одоо бол цаг 1-2 болж байгаа заяа. Би өгн гоё өглөө эрт сэрүүхэнд те эрэ гэж утсан байхгүй юу? Тэгээ би ингээ 5 цагт сэрүүлэг тавьсан юм. 5 өнгөрөөгөө ер нь 6 гэж би сэрүүлэг тавьсан байхгүй. Би тэгээ бэлэн болох сард 8 болоод 8-гээ гэрээс гарна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм би өөрөө. Тэгээ 5 цагт ингээс ирсэн чи гадаа бүр амар бороо орж байна. Бүр амар орж исэн байхгүй. Тэгээ би ингээд юу вэ ийм бороотой би одоо богд дуулраа явах юм уу гэж бодоод. Тэгээ юу яриад байгаа юм бэ? За боли гэж унтахгүй юу? Тэгээд нэгс ирсэн чинь 7 цагт ирээд тэгээ ингээс ирсэн чинь бороо орхо болчих. Тэгэл за орхоо болцсон байлгүй дээ. За ер нь явъя да гэд би босоод. Тэгжсэн чи гинт бороо ороод. Тэгээ энэ ч одоо ороод байх юм бах тэгч бас болоод. Тэгээд за угаасаа л явна гэд хамаг ажил мэжлээ төлөвлөсөн байсан юм чинь явъя дөө гэд. Тэгээ ингээ хүрээд ирсэн. Яар би энийг идэх тийм бүр амар гоё юм аа. Энэ бүр ингээ 2 ирвэхээ байна. Харангуйтай хар цагаантай ирвэхээ 2 ирвэхээ байна. Тэгсэн баахан ялаанууд байна. Би бас идэхгүй байна. Яна ирвэхээ яваад байна. Яа гэдэг амар ирвэхний сүрэг ирэх гээд ан сандах амар 2 ирвэхээ ирсэн. Юм бөөнөрөө. Яас ингээ өнөөдөр юу вэ? Бас ном уншиг гэж одоо заяа. Энэ ингээд ногоон давхарлагын Аня гэдэг ном баггүй юу? Би яг ийм гэтээ энэ бол ингээ ерөн зузаан байгаа шүү дээ. Энэний тал мал шиг яг нэг ийм номыг дунд ангидаа уншижсэн баггүй юу? Тэгээд надад ингээ амар таалагдаа. Тэгээ ер нь үргэлжлэл нь байхаар ном байсан баггүй юу? Яг төгсгөл нь бол яг төгсгөл шиг биш үргэлжлэл байгаа төгсгөл байсан баггүй юу? Тэгээ би ингээд хөөх ямар гоё ном бэ? Энийг юу яах юмсан? Үргэлжлэлийг олж унших юмсан гэж би бодож байснаа.
Тэг уншааг байхгүй юу. Тэгээд дунд анги чинь тэгэл өөрөө мигэлгээл явцсан баг л та. Тэгж жагаад би нэг юунаас номын баяр дээрээс олоод эннийхэн тэгээд 1 2 3 нь хамт байсан байхгүй. Тэгээ би ингээ 1 2 3-ыг аваад тэгээ би ерөөсөө уншиж амжихгүй, уншихгүй эсвэл тэгэл залхуураад тэгэл яваад байсан байхгүй. Тийм болохоор өнөөдөр бас уул мууландаа гарч ирсэн юм чинь те. Намаа ядаж ихлүүлээ гэж би бодсон. Энийг бас дуусгах юм жааш. Манайхан цаашаа байж. Тэгээ бас энэ болохоор миний тийм тэмдэглэлийн дэвтэр гэх юм ч сайшин. Яма тэмдэглэдэггүй маа зүгээр ингээд зургийн дэвтэр маягийн заяа юм зурдаг байсан. Гэтэ энийг би карантины үеэр авч ирсэн байхгүй юу? 7 дугаар ингээд карантины үеэр нөгөө божоо гэл ингээд байдаг гэсэн шүү дээ. Нөгөө нэг TikTok мэгтэр чи амар гой хөдөлдөг ингээд амар юм хом нааж маадаг те. Нэг тийм юм байсан. Тэгээ би амар сонирхолтой сандаад би өөрөө угаасаа амар зурх хоббитэй байсан байхгүй юу тэр үедээ. Тэгээд захиалж аваад ингээд ирж исэн байна. Тэгээ би доторх зургнуудыг бас харуулнаа. Тэгээ хэдүүлээ өнөөдөр бас зураг зурна гэж бодож байгаа. Өнөөдөр айгүй тийм хийх юмтай байна хэдүүлээ. За эхлээд би та нарт энэ зурж исэн зургнуудаа шууд харуулчих заяа. Тэгснийхаа дараа би юм ярина. Юу ярих вэ гэхээр ер нь яг миний яг YouTube хийж эхэлсэн шалтгаан ч юм уу те. YouTube хийж эхэлсэн түүхээ бас миний нүүр будгийн тухай айгүй олон хүмүүс асуудаг байхгүй юу? Угаасаа миний нөгөө YouTube-ийн анхны бичлэг чинь нүүр будах тухай бичлэг байсан шүү дээ. Би нэг амар хэрэгээ суугаад байна уу. Гэтэ ингэхгүй бол би нэг хойшоо унчих гээд байгаа болохоор хөлөөрөө ингэ тулд суухгүй бол ерөөсө болохгүй байна. Тэгээд би сэвч миний YouTube-ийн анхны бичлэг чинь нүүр буддаг бичлэг байсан шүү дээ. Тийм болохоор яг нүрийн анх яаж будсан те нүүр будагныхаа тийм түүхийг ярьж өгье гэж бодсон. Тэрнээсээ төрүүлээд хэдүүлээ миний гой зурж исэн зураг те миний ингээд 7-8 дугаар ангита юу зурж исэн зурх скил нь ямар байсан тиймэрхүү юмнуудыг харъя. Тэгээ би 8 дугаар ангиас хойшоо бүр огт зурхаа болсон. Тэгээ тэрний шалтгааныг ч гэсэндээ та нарт юу замдаа хэлж өгье заяа. Бүгдээрээ хамт хөвчээ. Йоо ямар гоё юм бэ. Сайгүй сайхан биш үү? Байгалийн сайханд хүний сайнтай дөөр өртөглөвч юм шүү дээ. За. Үзэл эхлэе. Яна би ингээд кринжлэхгүй байлгүй дээ. Гайгүй байлгүй дээ. Ингээд нэр гэсэн чи Мишель гэжчээ. Хаяг гэсэн чи юу би гэсэн байна. Сүнэ Улаанбаатар. Одоо хүртэл Улаанбаатартай л энэ. Энэ дээр нь одоо нөгөө манай хамаатны дүүнер ирээл юм хон бичээл. Энэ одоо мэдээ юу гэдэг юм дэш гэнэ. Юу гэж амлаа. За ингээд манай хамаатны дүүнер юм хон бичсэн байна. За хамгийн эхний зураг нэг юм байна. Энд чинь нөгөө нэг TikTok дээр чи амар нөгөө явдаг байсан шүү дээ. Ингэж хөтлөөл ийм юм наагаал гэж би одоо юм хум наасан л энэ хөрх юм та. Тэгээ нэг ийм зуржсэн байна. Дараагийнх нь яг ер нь бол ингээд амар тийм бүтээлч маягийн тий амар тийм цонх моохтой цонхоор ингээд хүн гараар ингээд цэцэг мэцэг унжуулсан. Тэгээл тий цонхныхаа цаана ингээд юм хум харагддаг. Айгуу тийм бүтээлч хүүхэд байсан байна. За энэс цааш нэг үзүүлэх юм байна. Бас онгоц зураа. Тэгээ доор нь ингээ чаа ивүү гэж биччихжээ. Угаас нөгөө нэг тэр үед чинь яг нөгөө нэг True Beauty гарч исэн байхгүй юу? Яна би True Beauty зүв баха. Тэр гарч исэн. Тэгэл тэр үед чинь би ингээл тэрийг үзэл чаа ивүү крашлаа. Өөста манайх гэл крашлдаг үе байсан юм шиг байна. Бас одоо манайхын онгоцонд суудсан нисээд л байгаа юм шиг байна. Гой. Одоо ингээ скил ингээ хамаагүй сайжирсан байна. Ингээ нүд зураг заач. Нүдэн дотор ингээ амьдрал өрнж мөн л. Тэгээ would you like bear mer? Bear with me гэл. Would you bear with me гэнэ гэж амлаа. За ингээ Prada гэл. Тэгээ энэ дээр нь болохоор нөгөө нэг CD штэ. Манайд амар олон CD байдаг байсан. Угаасаа баг байхад надад нөгөө дандаа CD-гээр Barbie амар олон хүүхэлдэд үзүүлдэг. Тэгээ тэр CD-нүүд нь байдаг байсан байхгүй. Тэгээ тэр нөгөө CD тоглуулагч нэвдрээд тэгээ баахан CD-нүүд байгаад л лээсэн. Тэгээ би ингээ CD-г ингээ сар шиг хэлбэртэй хайчлаад хамаг CD-г нь хайчлаад энэ дээр наагаад. Гэтэ яг сүүлд явцсан ирэхэд ялчгүй унтсан байна. За энэ бас айгу бүтээлч. Би ер нь ингээ амар гоё бүтээлч хүүхэд байжээ. Ингээ ганц Choco Boy ч тэрийг ингээ бичгийг хайшлаа нааж маа амар хөөрхөн. Ер нь айгу хөөрхөн. За миний хөрөг зураг. Йой. Амар том шороол гараад ирлээ. Би амар том аалж гарч ирв шууд эндээс тэр чигээр явна. Аим шигтэй.
За. За ингээ миний хөрөг зураг гарч миний ч байх юм би ингээ ууг нь энэ үедээ би Жэнийг зурж ирсэн байхгүй юу? Яг өөр л байна л та. Ямар төсгүүл байна л та. Юу цаашаа зүгий. Яас айгу адармаатай байна. Гэс унтъя гэж. Унтвал харахгүй байхгүй. Юу цаашаа л та. За жижигхэн шаргал юм чи яав. За цаашаа байцгаа. Цаашаа байгаад ямар тэнэг. За. Йоо. За нэг ингээд хөрөг зураг мөрөгтэй энэ хар цагаан зураг мөрөг зурдаг болсон байна. Энэ сүртэй биш. Энэ дээр тэгээд Бэлээ Айлиш шиг зурсан байна. Энэ бол гэдэг бас арай төстэй болчихжээ. Сая Жэнийг бодлоос арай төстэй болсон байна. Гэтэ энэ зүгээр 7-8 дахь ингээ хүүхдийн зурсан зураг штэ манайхаа. Одоо яг бол тэгээд муухай зурж юморч юм. Тэгээд одоо эндээс нэхлээл нөгөө англи хэл сурах гэж үлээ үтсэн байна. Ингээл англи хэлээ сурах гал. Энэ заяа. Энэ бүр амар гонхтой. Энэ хоёр зураг амар гоё зураг байхгүй. Би энэ зурганда ингээ одоо хүртэл хайртай заяа. Зүгээр би өөрийгөө амар гоё зурсан гэж боддیں۔ Тэгсэн чинь манай хамаатны дүүнер ирсэн ингээ дээрээ сараач хайчих жоохгүй. Сөв гонхтой. За тэгээ ингээ байгаль зураад. Ер нь энэс цаашаа нэг амар өнгөтэй зураг бас айгу ховор юм шиг байна. Айгу тийм хар цагаан зураг айгу сонирхдаг болсон үе юм шиг байна. Энэ бас айгу гоё л харагдчихна. Тэгээ би чи ингээд юу яана? Blackpink амар сонсноо. Би чи угаасаа карантинаар ингээл Blackpink гэж байж дэгсэн байхгүй те ингээл Jennie, Lisa гэж яаж яагаад ингээ хамаг юм бичсэн заяа ингээд цусны бүлэг мөлөгч гэж яах шиг одоо тэгээ би одоо цусны бүлгээр нь яах гэж байгаа. За ийм зураг байна. Энэ бүр ингээ амар ажиллагаатай зураг байсан. Би нэг амар удаан сууж зурж ирсэн. Энэ олон зураасуудыг чинь амар ядаргаатай шүү дээ. Зурх гэж. Одоо тэгээд энэ дэр би ингээ паркны тасалбар наагаад юм бичсэн байна заяа. Тэр бичсэн юм танарт уншиж үгүй. Өчигдөр буюу 8 сарын 11-ний өдөр Анодер марлаа бид гурав паркоор суулсан. Тэгээд үндэсний цэцэрлэг түрээлээ орж дугуйсан. 9 сарын 1-нд дуулна гэж найдаж байна. Бид гурав угаасаа нэг анги гохгүй юу? Угаасаа уулзлгүй яах вэ? Гоё ээжээ. Карантин өнгөс тавигдаад парк ороод тэгээд 9 сарын 1-нд дуулсан гэж найдаж байгаа юм зүтсэн болов. Ийм байж бас магадгүй нэ. Тэгвэл бас нэр ингэж бичхэн зөв. За одоо ер нь бол эндээс цаашаага заяа. Айгу тийм дарк болж эхэлнэ миний зурж байгаа зурагнууд. Айгу дарк болж эхэлсэн заяа. Ингээ ер нь тийм үхэл хацалтай нэг тиймэрхүү юм хом зурдаг болсон байна заяа. Одоо энд нэг байна. Тэг ингээд энд нэг байна. Та нар энэ зургийг ер нь энд харж лээсэн бах та. Одоо би энд оруулчих заяа. Яг энэ зургийг би дөрөж энд зурсан байхгүй юу? Тэгээ бас айгүй тийм дарк зурнаа зурдаг болсон байна. Надад нэр энэ надаа. Энэ бүр амар гоё яг адилхан болсон байгаа. Би нэг амар хичээд зурсан. Гэтэ би анимыг үздэггүй л дээ. Би анимыг ч үзэж байгаа. Би хажууд нь юм бичсэн байна заа. Би нэг уншиж үгүй. За ингээд бичсэн юм нь болохоор hi baby гэнэ. Өөртөө л үг яриад байгаа. Ойр шалгалт идэргээл айгүй завгүй байлаа. Гэтэ шалгалтууд өнөөдөр дууссан болохоор сэтгэл санаа гоё ээ гэдгснээ бас шалгалтын дээр бүгдэн дээр муу авцсан. Үнэхээр муухай байна. Дараа жил 9-р ангид орно. Бас өөр сургууль руу шилжин. Тэгэхэд бүх дүн харнаа. Би бараг шилжиж чадахгүй байхаа. Гэхдээ зүгээрээ гэжсэн. Би ер нь угаасаа л гэхдээ зүгээрээ л гэдэг хөхтэй жээ. Англи хэлний сургалт алж ийнэ гэсэн үг. Энэ нөгөө юу яасан? 8 дахь ингээд төгсгöd яг одоо би яагаад нэг юм тийм дарк зурнаа зурдаг болсноо ярьж үгээ заяа. Хүн жир нь өөрт нь нэг тийм хэцүү зүйл мөл тохиолдвол өөрт нь хэцүү байвал тэргээ давж гарах ямар нэг юм ингээд хэрэгтэй. Энэ контр шүү. Энэ контролгоц юм аа. Давж гарах ямар нэг юм хэрэгтэй дээ штэ. Сэтгэл санаагаа дээрдүүлэх гэх юм одоо арх уунж тамиг татна эсвэл шоуц ингээд эсвэл амар уцаараа тоглодог. Нэг тиймэрхүү юмнууд байдаг штэ. Яг тэр үед миний тийм хэцүү байгаагаа ил гаргадаг байсан зүйл нь яг ингээд зураг зурах байсан байхгүй. Би ингээд хэцүү байгаад байвал ингээд амар хэцүү байгаад байвал зураг зураа суучдаг. Тэгээд хүн яг юу бодно, юу сэтгэх нь яг тэрийгэл зурна штэ. Тийм болохоор айгу тийм дарк марк зургнууд зурдаг. Ер нь ингээд та нар ч гэсэн ойр хавийнхаа хүмүүсийн тий. Йоо юм ч та. Яа би амтнд хэдүүлэх байхаа амар том ялгаанууд. Амар том зарцаа өсөрч мэсрээд ямар амар юм бэ. Тэгээд амтнаас амар айд юм аа. За.
Дараа ч гэсэндээ ер нь ойр хавийнхаа хүмүүсийн те ер нь хүүхдүүдийн ялангуяа хүүхдүүдийн яг юу зурж гин ямар хөө юм зурж гин зүгээр ингээд цаас өгөхөд яг юу зурж гин эсвэл юу харж зурж гин ч юм уу те тэдний ингээд айгуу сайн ажиглаж явах бас хэрэгтэй. Ер нь жоохон хүүхдүүд чинь тэгэл ууж идэл гадуур дотор тэнэж яваад тань гэж байхгүй шүү дээ. Өөр тийм гаргах арга байхгүй гэх юм өөр ингэж тодорхой тайвшруулах тодорхой гаргах ямар ч арга байхгүй. Тийм учраас тиймэрхүү зураг зурдаг. Баггүй юу. Тэглээгээд тэр үедээ бол өөртөө анзаардаггүй надад ингээ хэцүү байгаад би ийм зураг зураад энэ да биш. Оо эн чинь ингээ миний хобби штэ. Би одоо ийм хийх дуртай. Би одоо ийм л зураг зурах дуртай. Би өөр зураг зурах дурггүй гэдэг ч юм уу. Яг тийм байсан. Яг тийм байдаг ер нь бол өөр дээр үндэслэхэд ер нь бол тийм байдаг. Тэгээ энэ үед бас юм хэцүү. Гэтэ яг энэ дүнгээс олж би юусоо ийм гунигэлж ийм зураг зураагүй шүү манайхаа. Танараас тэгээ бодчихгүй. Би юусоо дүнгээс олж угаасаа гутардаг байгаагүй. Би нэг амар гот сайн зурдаг ч байгаагүй. Тийм болохоор угаасаа л гутардаг байгаагүй. Манай аав ээж намайг чи сайн авах хэрэгтэй мөстэй гэж юусоо тэгж байгаагүй. Тэгэгчгүй. Тэгээл муу авц юм өөч. За арай гэл. Тэгэл би матега ээж тэр муу авцаахгүй. Босгоо арай гэж давсан байхгүй юу? Арай гэж давсан гэж юу муу гэсэн үг шүү дээ. Тэгээ би ингээд ээж би муу авцаа гэлдэг чи угаасаа чи матер муу ахгүй л өөр юм муу авд ингээд намайг. Угаасаа одоо тэгээ яахтай жоо хөөлтэй нь шүү дээ. Ээж нэрээ хоол игээд үгүй. За. Тэгээ угаасаа манай аав биш тэгээд дүнгээ нэг амар анхаардаг юм аа. Тэгээд энэ минь хартаа. Тийм амар гүн гүнзгий утга учиртай байгаад тээ амар олон хүмүүсийн хараан дунд ингээл айгүй л тийм хэцүү л байсан маа ахгүй юу. Энэ хардаа та нар бас энэ зургийг энэ тэндээс харж лээсэн байх та. Би яг адилхан зурж юу. Би амар нушаад байна уу. За чи одоо та нар яг нэг л зураг харуулсан зүгээр амар олон зураг тавил. Яа энэ хардаа энэ одоо ингээд эндээ хутга барьцсан ингээд хүн алаад толгой дээр гიშгий инээж байгаа юм байгаа хгүй. Энэ яар хөрх юм бэ? Энэ бүр хамгийн хөрх наха. Би яг нөгөө нэг гэрээхаа толинд өөрийгөө харж байгаа зүр зурах юм олддгоо. Надад чи энэ үед утас баг байдгүй лөө байхгүйсэн байгаа баг. Тэгээ ингэ зурах юм олддгоо. Өөрийгөө толинд харж байгаа зураад. Яг манах байгаас тэ та нар ингэ харвал яг л манах. Одоо ч гэсэн яг л ийм л байгаа. Ингээд бүр хардкор зургууд гарч ирсэн. Гэтэ бүр амар лайк зурсан байгаа зууг нь бол энэ минь бүр амар аастай. Би одоо энийг харандагаар бүгдийг үрээд энэ ч бүр зүгээр цав цагаан хууцсан маа шүү дээ. Харандагаар бүгдийг үрээд тэг ингээ баллуурдаад буцаж үрээд тэгэл ингээл айгүй л хичээж л зурж ирсэн. Энэ зураг мөргийг зурх гэж бараг 8-9 цаг тасралтгүй сууж ээж зурдаг. Ер нь тэгээ зургийг угаат тийг зурдаг тоо. Тэгээ одоо ингээл нүдээ ухаж байгаа хүн гээл ингээл юм тань зүрх наацсан жоох шиг надаа. Яач чам. Би наагаагүй хоо. Тэг ингээл энэ л яг зүгээр миний ингээд толгооноос гараад зурсан зураг. Би гэтээ амар санаж байна. Тийм. Амар эвгүй байгаа зү. Энэ нэстэ хөөрхөн зураг шүү дээ. Энэ нэстэ хөөрхөн зураг. Намайг ээж ингээ амар наадханаас өөр зураг зураач гэдэг байсан байхгүй. Тэгэл бодвол ээжийн шалгалгаар зурсан зураг юм шиг. Хардаа. Ийм зураг байна. Энийг харсан чи баг уйллаа шүү дээ. Бүр нэг амар хүн тэрвүүлж байгаа юм шиг мэдрэмж авцаавч. Тэгээд энэ даар бичнийг уншаад өгөө заяа. Хавар намрын салхи намжин хагцал бүхэн холдон одноо. Чимээгүйхэн тэрврэх тэр мөчөд чинийхээ сэтгэлд би оршноо. Нэгэн мөчөд ертөнц зогсож нэгэн тэрвэлтэд амьдрал багтнаа. Энийг би зохиогоогүй хөө. Би ихтэй уг нь шүлэг зохиодог байсан шүү дээ. Би шүлэг мүлэг бичдэг байсан шүү дээ. Гэтэ тэгээд багадаа бичдэг байж байгаад багадаа чинь шүлэг мүлэг тэг ингээ тийм 4-5 хуудас зохиол мөхөөл бичдэг байсан байхгүй юу. Тэгж жагаад яагаад болчлоо. Мэдгүй тэгэл бас явцсан эрхэнд л болсон баг. Өнөөдөр хэдүүлээ бас зураг зурнаа. Гэтэ тэрийг би бичлэгэн дээр харуулахгүй. Та нар ханмаар байвал миний сторинаас хараарай заяа. Би гоё зурвал сторид оруулна. Муухай зурх юм бол сторид оруулахгүй. За одоо та нарт би ингээд нүүр будагныхаа талаарх түүхийг ярьж өгье заяа. Нөгөө нэг
яаж бодож исэн хиттэйгээс бодож исэн гэл. Яг карантин ер нь угаасаа миний амьдралыг амар өөрчилсөн том зүйлээсэн. Карантинаар би нөгөө ээлиндээ ингээл очиж байгаа хгүй манай ээлч надтай ч зүү. Дээрээ ингээд нэг ихчтэй ихчин ингээ хоёроор ихч заяа. Ер нь ингээ айгүй ойролцоо. Тийм болохоор ингээд нэгнийхээ нүрийг амар бодож өгдөг байсан байхгүй. Нэгнийхээ ч яг би нүр бодож чадахгүй. Тэгээ ингээ миний нүрийг амар бодож өгдөг байсан байхгүй. Тэгэл би ингээл хөөх ямар гоё юм бэ гоё нүрээ бодож сурах юмсан ямар гоё юм бэ гэл би нэг юмны нэг тийм ард хоцроод байгаа юм шиг санагдаад би л сурахгүй ингээл бусдын сураад байгаа юм шиг санагдал. Тэгээд явж жагаад тэр чи одоо 8 дугаар ингээд ороод тэгээд 9 дугаар ингээд орсныхоо дараа би ингээд контр тавьж яг нүрээ бодож эхэлжсэн байхгүй юу. Яг ингээд нүднийхээ одоо үзүүрт байгаа штэ. Үзүүрт ингээд жижигхэн зураас зурчдаг заяо. Тэгээ ингээд тэр нь ингээд миний контр заяо хөрх юмтай. Тэгээ ингээд уртыг зурах юм бол одоо хүмүүс юу гэж хэлэх бол те ингээд намайг ингээд юу гэж бодох бол гэл амар тийм нь боддгоос байхгүй. Угаасаа хүний бодол угаасаа би бүр амар анхаардаг байсан байхгүй юу. Тэгээд ингээд жижигхэн контр тавьж явж байгаад нэг 9 дугаар ангийнхаа өвөл би ингээд гэртээ байж байгаад зүгээр ингээд гэрээс гарахгүй бодол туршиж үзье гэж би бодоод тэгж жаад би ингээд нэг тийм урт шулуун контор тавьж үтсэн байхгүй. Тэгсэн чинь тэр нь ер нь ингээд надад айгүй гоё санагдаад би ингээд бэр ихчээс асуусан байхгүй юу. Анаа ингээд миний контор ямар байна гэж зүгээр ээ гоё юм гэд. Тэгээ би ингээд тийм байна гэл ер нь ингээд уртыг зураад надад ер нь зових юм байна да гэж ботсон ч гэсэндээ сургууль руугаа л уртыг зурж явж чаддгүй байсан юм. Хүүхдүүд юу гэж хэлэх бол гэл тэрнээс айгаал. Тэгж жагаад ер нь ингээд жоохон нэг иймэрхүү зурдаг болсон байхгүй хойшоогоо нэг тийм жоохон иймэрхүү. Тэгжсэн чинь нөгөө нэг шил зүгээд миний нүд чинь ингээд улам жижигхэн болчин дээрээс нь ингээд хойшоо ингээд зурчин. Тэгэхээр нүд нэг амар хол зайтай юм шиг харагдаад болдгоо. Тэгэхээр за тэгвэл урд нь ер нь сэтгэлгээ тавьж үзье гэж би бодоод тэгээ миний сэтгэлгээ амар нийтдээ. Би сэтгэлгээ яг нэг голд нэг урагшаагаа харуулад ингээд тавьчихдаг байсан заяо. Яг нүднийхээ одоо энд ингээд тавьчихдаг байсан заяо. Би яг яаж зурах ёстойгоо мэдгүй байдаг байсан байхгүй юу. Тэгээ байжсэн чинь манай сургуулийн нэг охин миний фейсбુકийн комент дээр үлээ юун дээр үлээ намайг ингээд юу чи яагаад ингээд сэтгэлгээг ингэж тавиад байдэ наа чи нүдний чинь доод болонд байх хэрэгтэй биш юм уу гэд. Тэгээ би ингээд нүдний доод болонд байх хэрэгтэй мүү гэдэг за гэд. Тэгээ би ингээд нүднийхээ доод болонд зураад яг ингээд сэтгэлгээгээ тавьж сурч ирсэн байхгүй. Тэгээ ер нь тийм өөрийнхөө нүдийг харж байгаа. За ер нь ингээ надад ямар контур зохих юм байна. Одоо энэ дээр ингээ юу нэмэх үү гэл гэрээс гарахгүй өдрөө сайхан сууж агаад ингээ туршиж үзэх хэрэгтэй. Тэгжээч л яг өөрийнхөө тийм нүүрэн тохирсон юмуд олно штэ. Эсвэл хүний бичлэг үзмээр байх юм бол өөртөө адилхан нүдний хэлбэртэй, өөртөө адилхан нүүрний хэлбэртэй. Тийм хүний бичлэг үзжиж бодолт нь илүү чамд таарна. Нүүрнээс чи ингээд шал өөр хэлбэртэй хүний бодлыг дуурайж хийх юм бол ингээл шал өөр л харагдана штэ. Ерөөсөө адилхан харагдахгүй байхгүй. За тэгжсэн тэгээ би ингээд юу яадаг байгаа штэ. Ганцхан контрол зурдаг байгаа штэ. Өөр юу ч хийдэггүй. Тэгжсэн чинь би ингээд амар юу сонио шалдан харагдаад болдгоо миний нүд. Тэгээ би ингээд нэг тийм тэн тавьчмаар ч юм шиг санагдал. Тэгээ ингээд тэн тавиад ирсэн чинь тэн ингээд шууд ингээд шингэчээд болдгоо миний нүдэнд угаасаа ямар ч нөгөө суур бодолт байхгүй. Шууд тэн тавиад контр зураад байгаа штэ. Тэгж жагаад нарны тос түрхэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод праймер түрхэх хэрэгтэй юм байна гэдгийг бас нэг бичлэгнээс үзээд тэгээд анх крем авч хэрэглэжсэн байхгүй. Крем авч надад бүр ингээ хухаа цагаан крем өгсөн заяо. Солиод юм шиг би одоо тийм хухаа цагаан кремээр яах вэ? Тэр үед чинь би ингээ цагаан л байвал гоё гэж боддог байсан байхгүй. Цагаан крем л айгүй гоё гэж боддог байсан. Цагаан л харагдчихвэл айгүй гоё гэж боддог байсан байхгүй. Гэтэ ер нь бол тийм байгаагүй л дээ. Хүн угаасаа яг өөрийнхөө арсны тийм юг өөсвийг дарах зориулттай ингэж кушн кремтэй хэрэглэх хэрэгтэй болохоос тийм цагаан харагдах гэж бас биш байгаа байхгүй юу. Одоо тийм цав цагаан харагдана гэвэл одоо энэ хөхрөөд явахгүй шүү дээ. Тэгээд нэг тийм юм байна гэдгийг нэг ойлгож аваад тэрнээс чинь хойшоогоо би ингээ кушн хэрэглэдэг байсан. Ер нь ингээд нүрээ бодож эхэлж байгаа бол кушн айгу зүгээр гэж манай ээж надад хэлсэн байхгүй юу. Тэгээ би ингээд за гэд нэг 10,000 нэг юм кушн байсан. Миньонтой шар. Тэр бол надад болоод л идэв байсан. Гэтэ үнийг амар угаасаа 10,000 хэмжээний амар өөмөд арахгүй л дээ. Гэтэ ер нь зүгээр гоё идэв байсан байхгүй юу. Нэг болоод дараад байгаа юм шиг санагддаг байсан. Тэжсэн чи би ингээд нэг тийм мат бодгонд амар дуртай, мат харагдах амар дуртай нэг тийм крем төрчгөр чи амар ингээд гялаагаад гялтганаал байдаг шүү дээ. Би ингээд мист цацдаггүй дан кремтэй явдаг байсан байхгүй юу. Тэг ингээд амар гялаагаад гялтганаал. Тэгээ би ингээд
гялгар арьсанд амар дург байхгүй юу. Надад өөрт маань ингээд арьсанд маань амар тухгүй санагдаад байдیں۔ Тэгээ одоо яаж ингэж хуурай болгоод байна гэж би бодож исэн чи манай үеэлэгч ингээл нүрний цагаан юм гури шиг юм төрхээлэн. Тэгээ наа чи юу юм гээл тэгсэн чи повдер гэ. Тэгээ би ингээд би ингээд повдер хүргэх хэвээр байж тэгээд тэгэж яг нүднэрээ повдер тавьж сураад тэгээ яг 9 дугаар ингээс эхэлж нүрээ будаад 10 дугаар ингээд ордог жилдээ би яг нүрээ бүрэн гүйцэд яг зөв будаа сурцсан байсан. Надад яг нүрээ бутахад ер нь бол 1 жилийг шаардсан гэсэн үг. Одоо YouTube-ийг эхлэн түүхээрээ заяа. Би ер нь ингээд багасаа айгуу тийм сонирхолтой байдаг гэсэн байхгүй гоё. YouTube дээр бичлэг хийж үзэх юмсан, гоё хийх юмсан тий. Тэгээ би ингээд бүр багтаа нэг оруулж ирсэн аа. Яа ямар тэнийг юм бэ гэж ингээд устгахчихсан түүх гэсэндээ байгаа заяа. Тэгэхдээ ямар бичлэг байсныг би нэг сайн санахгүй байна. Амар хандлттай болъё, одоо болъё гэж ботхосоо илүүтэйгээр гоё одоо байгаа дурсамжаа бичлэг хийгээд үлдээгээд тий. Сүүлд нь үүсгэхэд дурсамжтай байх юмсаа YouTube дээр тавьчвал тэндээ байж л штэ. Би өөрөө л ороо устгахгүй бол утас мутсан дээрээ хадгалагч амар эрсдэлтэй штэ. Залуу болчвол тэгэл хамгийн байхгүй гэж би боддог байсан байхгүй тэр үедээ. Тэ гоё тэгж хадгалах юмсан да, гоё тэх юмсан да, хийж үсэх юмсан гэж боддог байжгаад нэг удаа би ингээд амар нэг тийм инээдтэй бичлэг хийгээд тийм TikTok-ийн аудио дээр нэг жоохон инээдтэй бичлэг хийгээд зүгээр нэг 15 секундын тэгээ тэрийгээ би ингээд рeel болгож оруулсан байхгүй. Тэгсэн чинь тэр нь бас хөөхөн бас 100 мөн зүрх хүрээд заяа нэг 2-3 хоногт илүү тэгээ би чи ингээл хараад 100 зүрх гэ 100 чи миний хувьд ингээл амар их таагаа штэ тэгээ ингээл вау гэл би бүр болчихжээ гэл баг бодол цааш тэгж жагаад юу яагаад цаашаал та зүгий яваад баг. Тэгээ би бүр ингээд өстө болчихжээ гэж бодол тэгж жагаад дараа нь яг нэг рил хийгээд тэр рилийг би найз руугаа явуулаад энийг би ингээ постлчихгүй энэ ямар байна гэдэг чи постлчихгүй ямар амаатай ингээ. Тэгээ угаасаа ер нь рил хийлээгээ надаас алдах юм бол байхгүй шүү дээ. Надаас ерөөс ямар зардлага гарахгүй байгаа, яахч байгаа болохгүй л устгах чинь. Тийм чин за хийгээд үзье гэд хийгээд тэгээ тэр нь ер нь бол айгүй сайн явсан. Одоо яг миний хамгийн ихэнд байгаа бас нэг бичлэг байгаа. Энд дээр бас айгүй сайн явсан. Тэрнээс ч хойшоогоо ер нь ингээ рил хийвэл ингэдэм байх гээд өдөр болгон рил хийхгүй байсан ч гэсэндээ бас хаяада нэг рил хийдэг байсан байхгүй юу? Тэрнээс хойшоо надаас нүрээ яаж боддог вэ гэж айгүй олон хүмүүс асуугаад би нэг рил хий даа гэж бодож байсан байхгүй юу? Ер нь бол бодоггүй царайгаа нэг хүмүүст харуулмааргүй л байсан л та. Би өөртөө угаас амар итгэлгүй байсан байхгүй юу? Тэр үедээ. Одоо бол хамаагүй шүү дээ. Тэр үед бол тийм байсан юм. Тэгж жаад хиймээргүй байдаг гэл. За ер нь ингээд хэрэгтэй хүмүүс нь үцхүүлгүй дээ гэж бодоод ганц угаасаа бичлэг хийж байгаа юм чинь гоё хүмүүст хэрэгтэй юм хийх юмсан гэж би бодоод тэгж жагаад одоо хүмүүст хэрэгтэй юм хийж надад одоо нүрээ ботхоос өөр чаддаг юм байхгүй шүү дээ. Хүмүүс одоо юу өөр хэлж өгөхөр юм надад байхгүй байгаа байхгүй. Тэгээд за тэгвэл юу яа дөө нүрээ бодж байгаа ингээ рилээ хийж идөө. Тэгээд нэг олон хүн үцэхгүй л ах гэдэг яг хэрэгтэй хүмүүс нь үцэх байхаа гэж бодоод тийм бичлэг хийжсэн. Яг нүрээ бодж бичлэг хийжсэн байхгүй. Тэгс чи тэр нь бүр амар яваад нэлийн сайн явсан юм аа. Надаас ингээ бүгдээр асуугаад яг ингээд яадаг вэ, идэг вэ, ямар бодог хэрэгэлдэг вэ яг ингээд тодорхой товчхон ч байх. Ер нь ингээ амар тодорхой оруулаад өгөөч яг яаж зураад байна, яг яаж ингээд ингээл амар олон хүмүүс асуужсэн байхгүй юу. Тэгээд тэр үед чинь рил хийхэд минут 30 секундаас илүү удаан рил хийж болдгоо байсан байхгүй юу. Одоо бол болдог болсон. Тэгээ би ингээд нөгөө стори дээрээ би ингээ YouTube дээр бичлэг хийвэл та нар ингээ үзэхүү нүрээ бодож байгаа. Тэгээ бичлэг YouTube дээр хийвэл та нар үзэхүү гэд оруулсан чинь үзнэ штэ гэл. Тэгээ ингээл бүгдээрээ айгу гоёор хүлээж авсан байхгүй юу. Тэрэнд нь би ингээ амар баярлаад нэр ингээ хийгээ үзчихдэг ч юм билүү гэж би бодоод дээрэс нь ингээ намайг ер нь яг рил хийхэд дээрэс нь YouTube бичлэг хийхэд амар тийм сэтгэл дэмжлэг болсон хүн байдаг штэ. Нэг тийм дэмжсэн гэдэг юу юм бэ? Тийм хүн болвол охин маягч заяа. Охин маягч амар хөрхөн хааштай заяа. Бид хоёр ингээд охин маягчийн привтэй би дагаалцдаг байхгүй юу? Тэгээ ингээд нэг удаа story reply би бол story reply хийдэг байсан юм. Надад тэгээ зүрх мөрөх дардаг байсан юм бас хөөрхөн. Тэгж жагаад миний story reply хийгээд ёо минь нуран дээр явдаг. Миний story reply хийгээд бид хоёр бас яг нэг амар биш гэсэндээ бас жоохон чадалдаг болов. Тэгээ би ер нь бол ингэ хэлсэн байхгүй би ингэ YouTube дээр бичлэг хийхдээ ер нь тиймэрхүү ер нь хүсэлтэй хиймээр байдгаа гэд хэлсэн чинь ана намайг тэгвэл чи ингэ хийгээд үзэхгүй да хиймээр байгаа бол ер нь хийсэн дээрээ гэд намайг ер нь айгуу сайн дэмжсэн хүн гэх юм уу. Тэгээл ингээл YouTube хийдгүү хүн хийж үзээгүй хүн надад өөчи хийчих наа чинь амархан ингэж хэлэх чинь шал өөр. Би ингээд чи үзээгүй үздэй гэж дотроо бодно штэ. Харин
YouTube бичлэг хийдэг хүн те. Тэгээ ингээ надад ингээ зүгээр чи хийчихээ ингээ ингэнэ зүгээрээ гэл. Тэгээ ингээ дэмжих чинь бас шал өөр байгаа байхгүй юу? Бүр шал өөр байсан. Охин магчиг надад тэгж хэлээс өмнө би шал өөр боддог байсан. Тэгж хэлснээс хойшоо би шал өөр боддог болсон. Тэгэл за ер нь л хийж үзье да гэж би бодоод эхний бичлэгээ ямар бичлэг хийх вэ гэж бодож ирсэн чинь тэгээ нүүр бодох гэх юм гарч ирэл за тэгвэл ингээл нүүр боддог бичлэг ер нь хийгээл. Тэгээ яг анх нүүр боддог бичлэг хийжсэн байхгүй. Миний яг YouTube хийж эхэлсэн YouTube хийсэн түүх нь бол ер нь ийм л байна. Хэрвээ чи хиймээр байвал хийх л хэрэгтэй. Хэрвээ reel хиймээр байвал reel хий. YouTube бичлэг хиймээр байвал YouTube бичлэг хий. Чамаас ерөөсөө юм унахгүй байхгүй юу? Яг хоо шууд явахгүй л ах л та. Угаасаа шууд ингээл амар олон хүн үзэл юм үчээстэй ямар гоё юм бэ гэж тийхгүй л ах. Угаасаа амар олон шантрахаар юм ч юм уу эсвэл хүмүүс үцэхгүй ч юм уу тиймэрхүү юм бас угаасаа хүний амьдрал болсон хань гарна штэ. YouTube бичлэг хийнгүүт шууд амар их хүн үзэл тэгээл яадаг байсан бол хүн болгон л хийгээл хүн болгон л амар их үзэлттэй хүн болгон л тэгж явж байгаа гэлгүй дээ. Хийж үзмээр байвал хийж үзээд хийж үзмээргүй байвал өөр юм хийж үзмээр байвал өөр юм хийж үзээд те хүн ер нь угаасаа ганц л амьдрын штэ энэ хүн юу гэж бодох бол хүн намаа юу гэж бодох бол гэл тэгэж боддог байсан бол би ч гэсэндээ одоо ингээд бичлэг хийгээд уулан дээр ингээд сууж яахгүй л ах. Ер нь хүний бодолд тааруулж амьдрна гэж юусоо байхгүй штэ чи ингээд амар хөөрхөн төгс хүн байсан ч гэсэндээ чамаа ямар нэг шалтгаан гаргаад муулж л таарна. Чи зарим утаа байсан ч чамаа муулна, чи хөөрхөн байсан ч чамаа муулна, чи өндөр байсан ч муулна, намхан байсан ч муулна, тарган байсан ч муулна, дурхай байсан ч муулна. Айгүй хэцүү. Ер нь угаасаа хүн болгон таалагдаж хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болно гэдэг чинь бас айгүй тийм хэцүү зүйл байхгүй юу? Тиймэрхүү юм бараг ер нь бол байхгүй. Одоо хэдүүлгийнхээ мэддэг те мундаг ютубер, дуучин, жүжигчин бүгдээрээ л тодорхой хэмжээний хүмүүст одоо ч гэсэн тийм муулуулж л байгаа. Өмнө нь ч гэсэн тийм муулуулж л байсан. Хэдүүлээл ингээд сайн талыг хараад хэдүүлээл ингээд нүүрэн талын ингээд хараад өө энэ бүр ингээд айгүй жаргалтай шууд л ингээд од болцсон те. Шууд л ингээд ингэсэн айгүй гоё гэл. Үгүй штэ. Хүн болгонд л ингээд хэцүү юм гарна. Хүн болгонд л одоо тэгнэ. Сүүлд нь ингэж хийдэг байж тээ тэр үед нэрээ тэгчдэг байж тээ гэж бодохгүй харамсахгүй амьдрах хэрэгтэй. Би ямар хантай шиг юм ярьсан аа. Би ямар хантай юм санагдчихлаа. Йоо, стогойна. Йоо, би жоохон доошоо яваад байгаа ч гэсэн. Айгүй гоё наа. Йоо. За ер нь нэг иймэрхүү л байна да. Тэгээд мэдээж намайг дэмжиж ийсэн те хүн болгонд маш их баярлаа. Хэдүүлээ 20 мянган олсон байна. Дараа бас зөндөө олон мянгуулаа болох байх. Би бас бичлэгээ айл болох одооноос эхлээд бичлэгээ ингэж хэрэгтэй хотлоо олчдгий ба. Яах вэ? Би ихтэй бичлэг хийх гэж хичээнэ нэрээ. Яа, гэтэн гэр амар муухай. Би ингээ хийн гэчээд хийдэггүй байхгүй амар сайн уу? Хийнэ гэтээ нэрээ хийнэ итгээрээ амт явчих штий цаашаа л та нэрнгээсээ би хийнэ надад итгээрээ бичлэг дууссан та бүхэндээ баярлалаа хэдүүлээ 20 мянган олсон байна та нартаа маш их баярлалаа тэгээд цаашдаа бас илүү олон ууланд гарнаа би за баярлалаа